За сайн байцгаана манайхаа. Өнөөдөр би Diptyque брендийн үнэртэн бүтээж эхэлсний 50 жилийн ойн баярыг тохиолдуулан дэлгүүрт нь очлоо. Тэгээд тэд нэр энэ баяраа тохиолдуулан хоёр шинэ сүрчиг гаргасан байна. Нэг нь болохоор энэ Fleur de Peau гэдэг арсны цэцэг, арсан дээрх цэцэгч гэж орчуулж болох юм аа да. Ийм үнэртэн. Нөгөөх нь болохоор Tempo гэдэг хоёр шинэ сүрчиг гаргасан байна. Энэ баяртаа тохиолдуулан. Тэгээд Fleur de Peau нь бол гайхамшигтай. Энэ эхлээд цацхад яг арс шиг л ерөөсө бараг үнэртэхгүй. Тэгээд сүүлдээ энэ төр орсон сарнай болон цахилдаг цэцэг мөн заарууд нь хүчтэй гарч ирдэм байлээ. Их сонирхолтой сүрчиг байлээ. Тэгээд артлын түүхнийх гоёо. Грекийн, эхний Грекийн домогт гардаг Саки болон Eros хоёр бурхтын хайрын дундаас гарсан эдэн гээд охин зориулсан тийм сүрчиг байлээ. Тэгээд сүрчигний ардлыг нь харах юм бол тэр эдэн бурхны зургийг зорсон байдаг. Тэрийг нь харуулнаа. Тийм сонирхолтой юм байлээ. Бас темпо нь болохоор тий одоо ингээд 50 жилийн ойгоо тэмдэглэж байгаа учраас 60-аад оны үед анх сүрчгээ хийж эхэлсэн гэсэн үг. Тэгээд 60-аад онд одоо юу чухал байсан, юу их модонд орж исэн гэхээр ерөөсөө пачули. Тэгэхээр энэ сүрчгэнд 3 янзын пачули орснороо их онцлогтой юм байлээ. Энэ пачули орсон учраас их хөрслөг, модлог үнэртэй. Тэгээд ардталтаа гоё галтуулын зураг зорсон байсан их гоё сонирхолтой санагдсан. Тэгээд дэлгүүрээр нь ороод яаж зүгээр гарах вэ? Тэгээ өөртөө Roses гэд лавла. Тэр нь сарнаагаас гадна бас личи буюу луугийн нүжинс орсон. Болохоор их гоё санагдлаа. Бас дээр нь Cassis буюу өхрийн нүдний навчны нод нь маш их дуртай. Тэгсэн мөртлөө тийм нод орсон ганц сүрчгүй гэдгээ мэдээд яваал байсан л да. Тэгээд нэг авъя гэж бодоод яваад исэн. Ашгүй энэ таарлаад бас их гоё ийм гоё сетер гарч байгаа болохоор нь авлаа. Ийм хайрцаг үзүүлэн их гоё санагдлаа юм. Соронцтой мэлээ. Мөн баяа гэд бестселлер буюу шилдэг борлуулалтаа латагаа хамт кон байхаар нь шууд лавлаа. Тэгээд ийм гоё хайрцагтай зургийн ч гэсэн гоё хунгийн зурагтай тийм ангууд нь ерөөсөө зүгээр шууд лавлаа. Тэрнээс гадна өөр юу авсан бэ гэвэл Oh Rose гэд хүсний сүрчиг авлаа. Учир нь манай дүү надад бэлгэлсэн энэ Oh Rose гэд биений тос нь маш их таалагдсан. Үнэр нь гайхамшигтай. Үнэрээ маш удаан барьдаг. Тийм болохоор өсний сүрчгийг ер нь хэрэглэж үзье гэж бодоод сүүлийн үед их тренд болоод байгаа. Ер нь бодоодсэн чинь би ер нь ганц ч өсний сүрчиггүй юм байлээ. Тэгэхээр энийг хэрэглэж үзье гэж бодоод үнэр нь бол гайхамшигтай байсан. Тийм учраас хэрэглэж үзье гэж бодоод авлаа. Тэгээд надад ийм гоё бэлэг бэлгэлсэн. Энэ нь болохоор шүдэнц. Ийм шүдэнц энэ дээрээ соронцтой гэдэг ороод соронцтой. За шинэ Roses лагаа асааж үзнэ хамт. Зурангууд л учиргүй сайхан үнэртэх юм болоо гэж бодсон тэгсэнгүү. Би уг нь тийм үнэртэй шүдэнцийг их сонирхож байсан. Гэтэл бас нэг тийм байдгүй юм байна. Тэгэхээр нэг мөнгө зараа аваад авах хэрэггүй санагдлаа. Өөр тансаг брендийн шүдэнцнүүд гоё үйж магадгүй л дээ. Гэхдээ энэ бол би асаахтаа шууд вау гэж хэлмээр л сайхан үнэртэх байх гэж утсан тэгсэнгүү. За тэгээд надад ийм
3 тестер бэлгэлсэн байгаа. Энэ шинээр гарсан темпо сөрчиг. Бүчүүлийн 3 бүчүүлийн ноттой. Тэгээд энэ Кимонанте болон Опоне гээд зөвхөн бутиктэй зарагддаг тусгай сөрчиг. Нүдийн тестер байна. Би нэг Мартин ямныг өгтөн нэг хөгжилтэй тоглоом зохион байгуулъя гэж бодож байгаа. Тэгээ шагналд нь энэ 3 тестрийг өгье гэж бодож байна. Тэгэхээр энэ талаар тусдаа пост оруулна. Энэ постыг харж байгаад идэвхтэй оролцоорой.